За. За ерөөхдөө ихэлсэн. Тэгээд энэ оронд нь ганц нэг share хийчихье. Ихэлсэн. Тэгээд за халуунаа гшэр юу вэ? Ажлаа игээл. Би нөгөө хүүхдүүдээ бүртгэжсэн драйв руу орсон чинь. Юу чадгалсан санахгүй байна. Сайхан шинэсэн үү? Сайхан. Та сайхан шинэлөө? Сайхан шинэлээ. Зяасан байцгаана уу? За өнөөдөр гадаад хэлний багш нарын зөв тусгал холбоо болон за ээлжид нэгэн гишүүнээрээ үзэж байгаа сурагчид болон эцэгчүүд за англи хэлний багш нар зориулсан Английн одоо олон улсын 2-7 хоногийн хэл соёлын хөтөлбөрийн талаар ялангуяа өнгөрсөн жил өнгөрсөн 100 сурагчид одоо өөрийн биеэр дагуулж яваад хөтөлбөрт нь суугаад хүүхдүүдэд хариуцаад англиар англи хэл за тэгээ соёл одоо бүхэл юмыг бол яг л хүүхдүүдэд хариуцаад яваад ирсэн манай халуунаа өгш явж байна. Өргөдөж орж байна. За тэгээд ямар тач халуунаа өгш өөрийгөө танилцуулах товчхондоо. За намаа гам болдын халуунаа гэдгээ. За би одоо 184 дугаар сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа. Өмнөх туршлагууд гэвэл хариу олон туршлагатай. За тэгээ онцгойлон хэлэх юм бол 2019-с 20 оны хоорондох FLTA буюу Fulbright-ийн англи хэлний монгол хэлний багшийн туслах болж Америкт 10 сарын хөтөлбөрт бас хамрагдаж исэн. Тэгээ өнгөрсөн жил болохоор энэ 14 хоногийн Бутам сургуульд сургуулийн 14 хоногийн зуны сургалтад 10 хүүхдээ авч яваад тэгээ ирсэн юм туршлагатай байна. За ер нь бол энэ яриагаа эхлэхээс өмнө ерөнхийдөө яг өөрсдийн шавнараа өөрсдийн яг англи хэл зааж ирсэн тий шавнараад ер нь олон улсын яг энэ англи хэлний унган улс руу дагуулж явахад ер нь товчхон үгээр хэр байсан бэ? Энэ бол нөгөө миний хувьд анхны удаа хүүхдүүдээ аваад за бүр улс дамнаад явсан тийм туршлага болж исэн учраас айгүй
сэтгэл хөдлөж исэн, бас айж исэн, чадахгүй мэдхгүй зүйл гарах үе гээд анх удаага явж байгаа учраас дуршлаггүй юмнууд их байсан. Тэгээд ер нь бол өөрийн нөгөө зааж исэн хүүхдүүдтэйгээ явж исэн учраас эцэгхийн зүгээс ч тэр хүүхдүүдийн зүгээс тэр хандлагын хувьд бол үнэхээр амар байсан. Нөгөө харилцаад ч гэсэн айгүй амар байсан. Тэр утгаараа одоо танихгүй ерөөсөө би бинийгаа анх удаага харж байгаа ч юм уу тийм хүмүүсийн хажууд бол нэлээд туршлагатай, нэлээд одоо хүүхдүүдтэйгээ ойр дотн тэгж явж байгаад ирсэн. Ямар ч тач миний хувьд бол хүүхдүүдийн маань хувьд ч гэсэн их том туршлага, их гоё тийм дурсамж бүтээсэн үйл явдал болсон гэж харж байгаа. За өнөөдөр ямар ч байсан сонсож байгаа яг хүмүүсийн хувьд бол одоо багш талаасаа багшийн хөгжүүл за суугч талаасаа ер нь олон улсын хөтөлбөрт хамрагдах талын соёлыг бас яг зураг үзүүлэн юмтай халуунаа бас яг үзүүлэх тайлбарлая гэсэн учраас ямар ч байсан эхний ээлжинд яг манай багш нар болон эцэгчүүдийн хувьд үзэж байгаа бол асуух асуултуудаа комент хэсэгт үлдээж байгаараа. За тэр хооронд эхлээд хэдүүлээ ямар ч ясаа слайда халуунагийн бэлдсэн слайда үзээд танилцаад ингэе. За тэгээд ямар ч ясан цаг гаргаад оролцож байгаад баярлалаа. За энэ презентацийн болохоор би өмнө нь хүүхдүүдэд эхчүүдэд багш нарт зориулж бас бэлдэжсэн хөтөлбөрийн нэлээд дэлгэрэнгүй танилцуулга байгаа. За 2025 оны бүр 1 сараас эхлүүлээд тэгээ 7 сар хүртэлх ийм үйл явцтай ажил болсон байгаа. За ингээд анх бол энэ хөтөлбөрийн талаар Facebook дээр Кензо багшийн оруулсан зарыг хараад бол мэдчихсэн. Тэгээд хүүхдүүдтэй санал болгосон. Хүүхдүүдтэй санал болгосон чинь айгүй олволаа би явъя гэд орж ирээд тэгээд ерөнхийдөө бол зориг ороод энэ ажлаа эхлүүлсэн. Тэгээд дунд нь бас ер нь чадахгүй байна болий гэж бодох үе байсан. Хэцүү үеуд бас байсан. Агуудаага учраас мэдгүй зүйл их байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Та бүгдийн хувьд болохоор бас одоо туршлагатай болоод ирчихсэн хүний ингээд туршлагыг бас сонсож байгаа учраас илүү ингээд одоо ямар нэгэн алдаа гарахгүй асуудалгүй сайхан яваад ирнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. За ингээд шинэ Монгол Хармаа Фүүжээс би ажиллаж явах хугацаанд 10 хүүхдээ бүрдүүлээ явсан байгаа. Тэгээд 2 дахь багшаар нь болохоор Баярмаа багш маань явсан. Тэгээд бид хоёр бол бие биендээ хантим болоод ингээд хамтдаа хүүхдүүдтэйг ингээд яваад ирсэн байгаа. За яг очингууд UKLC-гээс яг бид нарт энэ group leader гэдэг энэ одоо welcome note одоо бидэрт өгөөд тэгээд хүлээж тосож авсан. Тэгээд одоо үйл ажиллагаа маань ингээд эхэлсэн гэсэн үг. За энэ үйл ажиллагаа маань маш олон хүний одоо хичээл зүтгэл тийм ээ олон хүний хүч хөдөлмөрөөр ингээд одоо бий болж байгаа юм ажил байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ажилд маань маш олон хүн оролцсон гэсэн үг. Тэгэхээр менежмент тим дотроо ийм олон бас хүмүүсүүд ажилласан гэсэн үг. Тэгээ бид нэр бол хүүхдүүдээ сайхан чиглүүлээд өглөө нь босгоод оройн нь яг ингээд өрөөнд нь оруулаад унтуулаад тэгэл асуудал байна уу, яаж ийн, хоол нь яаж ийн, хичээл нь яаж ийн тийм ээ. Тэр бүгдийг бид нартай ингээл хүүхдүүд маань хуваалцаал. Тэгээд асуудлыг бол шууд хоёр багш нь бол менежерүүдтэйгээ тэгээд зохион байгуулж байгаа багтаага ярилцаал ингээ шийдээ яв. За Бутхан сургууль болохоор яг Йорк хотод байрладаг. Йоркийг бол анханасаа ямар ч ойлголтгүй явсан. Жишээ нь би бол бараг хөдөө тосгон руу явж байгаа гэдэг ойлголт аваад л явсан. Гэтэл яг очсон чинь их гоё тийм эртний олон гоё барилга байгууламжтай тийм
гоё хот байсан. Маш их одоо түүхийн одоо олон гайхалтай түүхийг бол тэндээс сонсох боломжтой. За тэгээ барилга байшин хийцийн хувьд бол үнэхээр сэтгэл бүр ингээд нүд булаам тийм гоё газар байсан. Тэгээд бид нар бас боломж олдоод Лондон явах боломж олдоод бас нэлээд олон өөр хотуудад тийм ээ нөө экскурс аялал хийх гэх мэтчлэн ийм боломжууд олдоод бид нар явхад бол хамгийн гоё нь бол Йорк хот бол яалтчгүй байсан. Тэгээд энэ хотод бүр очсондоо үнэхээр бүр талархдаг. Одоо ч гэсэн бүр нүдэнд харагдаад байдаг. Ийм гоё хот руу явсан байгаа. За тэгээд энэ сургууль маань яг хотынхоо яг төвд байрладаг бүх юмтайгаа ойрхон ийм сургууль байсан. За сургуулийн хувьд бол үнэхээр ярих юм байхгүй. Энд бол ерөөсө бүх зүйл байсан. За энэ зураг дээр харагдаж байгаа хүүхдүүд маань харагдаж байна. Өглөө бид нар хамгийн ихний өглөөнөө босоод сургуультайгаа танилцаад кампустайгаа танилцж гин гэсэн үг тийм ээ. Тэгээд гээд байцгааж байна. За энд бол ургахгүй юм байхгүй. Ерөөсөө ингээл төрөл бүрийн л зүйл ургаж гин. Джеймсхийн цэцгийг навч хаа сайгүй. Тийм гоё. Уур амьсгал нь бол үнэхээр гоё. Ер нь бол Английн уур амьсгал тийм яг монгол шиг гэх юм уу да. Гэхдээ Монголоос арай өөр нь жоохон чиглэгдв. Тэгээд арай дулаахан. Гэхдээ зуны хувьд болохоор халуун өдөрч байна. Сэрүүхэн бороотой өдөрч байна. Ер нь бол тэгээ нарны харшилтай миний хувьд бол бүр үнэхээр гоё тохирсон газар байсан. Хүмүүс болохоор англи руу явхаар айгуу тийм бүүдгэр бороотой үлэрхэг байдаг, удахтай байдаг гэдэг. Надад бол айгуу гоё ингээд солонгороод өөр болол тэг өглөө нь нартай яжсэн өдөр нь бороо ороод гэдэг ч юм уу. Яг ингээд нартай үед бол үнэхээр гоё байсан надад л. За ингээд хүүхдүүд маань харагдаж байна. За 2 багт оролцсон бүх хүүхдүүд ер нь нийлээд миний ч хүүхдүүд байгаад байсан учраас яг 10 хүүхдээ л би анхааран гэдэг юм ерөөсөй байгаагүй. Яагаад тэгэхээр хориулаа шахуу ингээ миний хүүхдүүд байсан учраас нэг ганц 2 л нэг шинэ Монголоос ирсэн хүүхд байсан. 2 нь манай Баярмаагийн 2 хүүхд байсан. Тэгээл бусдууд нь бол бараг л миний шавнар гэсэн үг. Тэгэхээр ингээд бараг л ингээ хориулаа ингээ хамтдаа бүх зүйлийг хамт хийсэн л гэсэн үг. За хөтөлбөрийн хувьд болохоор энэ UKSC-гээс бид нарт бүр эхлэхээс өмнө явуулсан байсан хөтөлбөр харагдаж байна. Ер нь бол яг энэ хөтөлбөрөөрөө явсан. Тэгээ эндээс нөхөө өөрчлөгдөггүй. За эндээс харах юм бол 2 дахь өдрөөс ахуулаад тийм ээ. Хамгийн ихний өдөр English тест аваад хүүхдүүдээ группүүдэд хуваагаад тэгээд multi activity ч юм уу эсвэл яг өөрсдийнх нь нэг сонгосон юм програмууд байгаа. Сонголтоороос хүүхдүүдийг сонгуулж исэн. Тэгээ би болохоор хүүхдүүдтэй эссе тийм ээ presentation ихтгэл тавих ч юм уу тийм ингээд ийм debate хийх ч юм уу тийм юу сонгуулсан чинь яг хүүхдүүд маань нэг л их тийм зохгүй байгаа юм шиг хүүхдүүд нэг л тийм гоё activity хийж байгаа юм шиг байхгүй байгаа дахаар нь multi activity-гээр нь сольсон. За шалтгааных нь зургийг болоод би удахгүй үзүүлнэ. За тэгээд англи хэлний хичээлүүд маань ингээ 3 дахь өдрөөс ахуулаад орж эхэлсэн байгаа. Тэгээд өглөөнөө болохоор англи хэлний хичээлүүдэд ороод тэгээ өдрийн цагаар одоо Йорк хоттой танилцах ч юм уу те эсвэл ойрхон байгаа Лидс хоттой танилцах ч юм уу ийм активитинууд хийдэг байсан. За тэгээ оройны цагаар бол бас ингээд хүүхдүүдийг баг болгож хийлээдэг юм олон ажлууд байдаг. Ерөөсөө багш нар бол тэнд өдөржингөө яг л ийм цуслан дээр ирсэн байгаа юм шиг байдаг гэсэн. Өдөржингөө ингээд яг хүүхдүүдтэйгээ ингээд хичээл тэгэл активитины хооронд л ингээд явдаг. Тэгээ бид нар өглөө маш эрт 7 өнгөрч босоод орой 10-аас 11-ийн хооронд заавал орондоо орсон байх гэдэг ийм шаардлага тавьдаг. Тэгээд ингээд ядархаа мэдгүй л ийм гоё хөгжилтэй бас айгу олон ийм активитинуудад оролцож явсан. За тэгээд хагас бүтэн санд бол заавал ийм excursion day хийдэг. За бид нар эхлээд нөгөө Манчестер Сити гэдэг нөгөө Etihad стадиумд очиж ийм тур аялал хийсэн байгаа. Маш гоё
бас одоо хүүгүүдэд бол ялангуяа тийм ээ нөгөө хөл бөмбөгтөртэй хүүхдүүдэд бол үнэхээр гоё боломж байсан. За тэгээд энэ дээр харагдаж байгаа нийт өдрийн free time activity гэдгийг болохоор бид нар optional байсан учраас өөрсдөө нөгөө Лондон яваад гоё цагийг өнгөрөөч гэсэн. Тий. За тэгээ 2 дугаар 7 хоног маань ингээд яваад хамгийн сүүлд нь бид нэр Whitby гээд далайн эрэг дээр очиод ингээл сертификатуудаа аваад баяртай гэж явсан байгаа. За ингээд үйл ажиллагаанууд маань маш гоё болоход бас нөлөөсөн мэдээж хэрэг багш нарыгаа бол дуртахгүй байхын аргагүй. Тэгэхээр энэ зурган дээр харагдаж байгаа багш нар маань хүүхдүүдийн маань тийм ээ удирдаад хичээлээ заагаад ингээд явсан гэсэн үг. За маш энгийн. Ерөөсөө ингээд time table өнөөдөр өглөө English testing аавна. Өдөр нь multi activity байгаад тэгээд оройн дискотек гэдэг ч юм уу тий. Ингээд товч бөгөө тодорхой маш ойлгомжтой багш нарын зураг болон ингээд танилцуулга нь ингээд байж юм. За өнөөдөр ямар цаг агаартай байх юм гэдэг ч юм уу тий. За өнөөдрийн ингээд first aid руу хин байх юм. Францис Хари 2 байна гэдэг ч юм уу тий. Тэгээд York хоттой холбогдолтой юм фактуудыг ингээд дандаа өдрө болгон ер нь гэж өгдөг. Энийг ингээд excursion болгондоо өгөөд идэг маш их агуу сонирхолтой. York-ийн талаарх мэдлэгтэй болно гэсэн үг. За ингээд хичээл маань эхэлсэн. Хүүхдүүд маань ингээд хуваагдаад левелээрээ насныхаа хэрэмбээр сайхан хуваагдаад ингээд хичээлүүдэд оролцсон байгаа. За миний бие болон тэгээд гэрлээ багш тэгээд баярмаагштайгаа ингээд гурлаа. Монголоос ингээ 3 баг болоод утсан байгаа. Тэгээд гэрлээ багш маань болохоор орон нутгаас ирсэн болохоор би түрүү нөгөө дуртай шүү. Тэрнээс биш яг ингээл гурлаад ер нь бол хүүхдүүдэд аваад явсан гэсэн үг. За York хоттой танилцах боломжийг бас энэ профессор бид нарт бас айгүй гоё тайлбарлаж энэ ер нь York хот чинь Westminster гээд сүмээрээ айгүй алдартай. Энэ сүмийн тэр доторх шилэн тэр цонхон ингээд яг Библийн түүхээр хийгдсэн өнгийн юм шилэн одоо нөгөө зурж ингээд хийсэн юм шиг яг тэр шилээр бол айгүй алдартай юм бэ нэлээ. Одоо энэ дээр харагдаж байна. За энийг өөх түүхийг ярих юм бол бүр өнөөдөр бараг дуусахгүй баха. Айгүй сонирхолтой. За тэгээ Constantine the Great гэдэг та маань бас сонсч байсан байх. Энэ одоо хаан тийм ээ анхудаага энэ Ромын одоо яг гүрний үед Yorkд байсан тухай болон за тэгээд түүний хөшөө гэл холбоотой бүх зүйлийг л ер нь профессор маань маш сайхан өнгөтөөр бидэрт бүр ингээд үнэхээр гоё тайлбарлаж өгч ирсэн. За ингээд нөгөө түрүүний ярьсан тэр Westminster-ийн цонхыг харуулж байна. За тэр нэг үзэгдэл айгүй гоё. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр Westminster дээр ер нь бол ингэж оройны нар тусаж яг ингээ гэрэлтэй ингээд цонх шиг тэг гэрэлтэй юм шиг юм харагддаг юм байна л та. Тэгээ энэ бас ховор үзэгдэл гэдээ бас зургийг дарсан юм. За гэхдээ энэ Westminster руу ороход бас төлбөртэй байдаг. За хоолны хувьд бол үнэхээр яахан байхгүй үнэхээр гоё. Бүр айгүй баялаг хоолтой. За би бол өстой эцэгчүүдтэй өдөр болгон л нөгөө хоолныхан зургийг явуулаад хүүхдүүд маань ийм идчихээн. За хоол маань ийм зүйлийг агуулсан. Дан ганц одоо ийм хоол биш. Хажуугаар нь бас ийм эрүүл хоол хүнс өгдөг шүү. Хүнс ногоо идүүлдэг шүү. Жимс ногоо идүүлдэг шүү гэдгийг харуулах гэж ер нь бол нэлээд тавган дээр олон янзын үг хийж агаад их таргалсан. Тий. За ганцхан ингээд main dish биш. За энэ дээр нэмээд салаад тэгээд жимс sweets гэж заавал орж ирдэг. Эхлээд хүүхдүүд маань жоохон мэдхгүй айгүйх тавглаад айгүйх хаяад байсан. Тэгээд нэлийн зэмлсэн. Тэгээ энэ олон хүний хүч хөдөлмөрийг бид нар ингэж хамаагүй те хайж болохгүй. Та нараа идэх хэмжээгээрээ аваа. Тэгээд сүултээ ингээ хүүхдүүд маань айгу тасаад ер нь бол айгу тааруулж авдаг болчихсон.
Тийм гоё баялаг хоолтой. Хоолны хувьд үнэхээр ярих юм байхгүй. За excursion аяллаа тухай бол ярихгүй бол бас болохгүй. За хамгийн анх бид нар York Dungeon гэдэг энэ музейд орж үзсэн. Энэ сонирхолтой музей үлээ. Театрчилсан юм одоо байдалтай. Ингээд жүжигчид ингээд дотор нь байж идэг. Тэр доторх янз бүрийн нөгөө нарийн ширийн зүйлийг бол авах боломжгүй утас хураагаад авчдаг учраас. Ингээд хүүхдүүд маань ийм зүйлсүүдийг бас дурсгалын дэлгүүрээс нь авсан байна. За Colosseum музей гэх мэтчлэн тэгэл үзэж харах юм айгүй ихтэй. За энэ нөгөө Manchester City стадиум. Их гоё зураг бас дарж амжсан. Энэ бол миний бүр айгүй дуртай зураг энэ их гоё. За бид нар нөгөө боломжийг ашиглаад Лондон руу трип хийсэн гэдэг байгаа шүү дээ. Эцэг хийсээ зөвшөөрөл аваад бид нар бол хүүхдийнх нь одоо бүх амнаас бүх зүйлийг л хариуцаа явж байгаа хүмүүсийн хувьд заавал эцэг хийсээ зөвшөөрөл авах хэрэгтэй. Эцэгтэй байнга холбоотой харилцаатай ингээд нэг хүүхдийнх нь ч гэсэн зургийг нь аль болох авахыг хичээсэн. Би бол ерөөсөө бараг өөрөө зурагчин хийсэн. Тэгэхгүй тэгээ хайчаар ингээд аав ээж нь санаа зовоод яасан юм бол юу болж байгаа юм бол манай хүүхэд ерөөсөө хариу өгөхгүй байх юм, ярихгүй байх юм, та нэг яриулаад өгч гэдэг юм их асуудал гараад байсан байхгүй юу? Манай жишээлбэл нөгөө багт ч юм уу. Тэнгүүд би болохоор ингээд байнга ингээд лоцсон газар болгоныхоо зургийг явуулаад тэр ингэж энэ тэгж ингээд хүүхд болгоныхын зургийг аваад явуулаад хахаар эцэг эхчүүдээс ямар ч гомдол санаад юу ч ирэхгүй. Тэгээ айгуу гоё байсан. Ер нь энэ дээр нэг соёлын нэг жоохон ялгаанууд байдаг юм шиг байна те. Одоо та хэд бол яг явахын өмнө бол бусад орны группүүд дээр бол одоо яг нэг эцэгчүүдээс зураг авах зөвшөөрлийн бүр хуудас хүртэл байгаа те. Тэгээд эсэргээр монголчуудын хувьд бол бас эцэгчүүдийн хувьд бол мэдээж нэг өдөр болгон хүүхдийнхаа зургийг харах барих те. Юу хийж байгаа юм бол яаж байгаа юм бол гэж санаа зовж болохоор багшийн хувьд бол бас ингээд ямар ч хэсэн зургнуудаа гоё ингээд аваад бас танилцуулгаараа ил болгож байгаад бол баярлж байна. Тэгээд эндээс бас дараа явах хүмүүс ч гэсэн хүүхдүүд ч гэсэн бас харах бах. Яг өөрсдөө хүүхдүүд маань хараад бас дараа нь юун дээр интернетээр л баган тавьж байгаа юм байна даа л гэж харах бах л та. Ер нь бол бид нар ч гэсэн эцэг эхээсээ зөвшөөрөл авсан. Зөвшөөрлийн хуудсыг бол өгсөн. Тийм. Хүүхдийн зургийг авч болох уу, вид авчлыг хийж болох уу гэд болно зүгээрээ гэд. Тэгээд тэрийг ер нь бол тийм авсан байгаа. Тийм зөвшөөрлийг нь бол авсан. Хүүхдүүдээсээ ч гэсэн ер нь бол ингийн шүү, зураг бол байнга авъя шүү. Тэгээ та хэд маань зүгээр бити тоогоорой, багшин зүгээр ингээд та хэд дурсамжуултыг дараа нь өөрсөж чинь үзүүлнэ. Дараа нь ингээд ямар нэгэн байдлаар ашиглах бол зүгээр үстэй тэ гэд асууж агаад зургийг нь бол авсан байгаа. За Лондонд очиод бид нэр мэдээж шууд очиод юу ч хамаагүй хийхгүй ийм круизтэй тэгээд автобустай аялал бид нар захиалсан. Энийг өөртөө бол захиалах юм бол нэлээд өндөр үнэтэй болох гэдсэн учраас яг local иргэдээ штэ тий нөгөө манай Йоркийн одоо багш нарын Бутан сургуулийн багш нараас гуйж агаад тэгээд захиалуулсан. Тэгэхээр энэ яг excursion-ыг яг зохион байгуулдаг нэг багш байдаг. Тэр багштайгаа яриад ийм аялал хиймээрэн тэдэн цаг явмаар байна. Тэдэн цагт яваад эдэн цагт идмээр байна гээл. Тэгээл тэр багш маань захиалж өгсөн гэсэн үг. За нэг юм нь харин нөгөө энэ олон ийм зуулчны автобуснуудын тэр зогсоолуудыг бол олоход их хэцүү юм байлээ. Маш олон буудал байдаг учраас хаана нь яаж яваад хэдэн цагт яаж ирээд байгааг энэ тухайд жоохон ойлгохгүй жоохон эргэлзсэн байгаа тийм дээ. За тэг хүүхдүүдийн хаастаа харъя гэж бодож ийсэн өстой нөгөө кинон дээр гардаг л гэдэг штэ тий. Кинон дээр гардаг л нөгөө гоё газрууд дээр очиж амьдсан. Ингээсээ харах юм бол ер нь миний зураг бараг байхгүй яа. Тэгэхээр би айгүй хүүхдүүдээ тий та хэд маань ингээд зогсоорой. За багш нь авъя гэл тэхгүй бол ер нь одооний хүүхдүүд чинь багшаа миний зургийг аваарай ингээд тгий гэж ер нь бол хэлдэггүй. Тийм учраас багш л ер нь базан да тий.
Тэгээ ерөөсөө очсон газар болгон. Тэгээ зарим эцэгчүүд маань бүр хүүхдүүдтэй энэ зургуудаар нь бүр альбом нээж өгнө гэж ийсэн. Тэгээ одоо нээж өгсөн байх л гэж бодож байна. Бүр альбом болохоор тийм их гоё зургуудыг авч өгсөө. За бас нэг гоё газар очсон бид нар энд энэ гоё цайз байгаа. Тэгээ энэ цайзт нь одоо хүртэл эзэд нь амьдардаг мэдээж хэрэг олон зууны туршид байсан учраас өвлөгдөж үлдээд явсан гэсэн үг. Тэгээд энэ бүр музей болчихсон. Тэгээ энэ газар бидээс очих боломж олцсон. За тэгээ Whitby гэд гоё далайн хэрэг дээр очсон байна. Бид нар чи уул нь бол далаагаас хол яг хотын төвдөө байгаа даа штэ. Тэгсэн мөртлөө ингээд үнэхээр ингээд баялаг хөтөлбөр гэдгийг нь бол харагдаж байгаа биз. Завинд хүртэл суугаад далаа хүртэл үзүүлчихэж байгаад нь үнэхээр бүр гоё санагцаа. За plus course and free time activity биднэрт бас өгсөн. Тэгээд өөртөө ч гэсэн энэ хотыг үзэж хараад явах боломжтой. Гэтэ хүүхдүүдэд заавал багш нар дагалдаж явж нөгөө хариуцах хэрэгтэй байдаг. Тийм учраас хүүхдүүд өөртөө болоод явах боломжгүй. Дандаа багш нартайгаа явах хэрэгтэй. 2 хүүхэд байсан ч 1 хүүхэд байсан ч заавал багштайгаа явдаг. Тэгээ сонирхолтой байж магадгүй шүү дээ. Энэ сүвнэрийн үнийг харуулъя гэж бодсон юм. Тий. 3 ширхгийг авбал тэд 2-ыг авбал тэд гэдэг ч юм уу ийм боломжууд бас аюух байдаг. Гэхдээ хийцийн хувьд бол надад бол амар гоё санагдаагүй учраас ингээд яг ийм байдаг шүү гэж харуулах гад зургийг авсан. Номын дэлгүүр бол үнэхээр гайхалтай. Ном. За тэгээд тэр номын зохиолчтой холбогдолтой өөр бусад ийм пазл, тэ эвлүүлдэг тоглоом, за тэгээд нөгөө дэвтэр, ном, тэр зохиолчтой холбоотой бүх л төрлийн юм ингээд зэрэг хамтд нь ингээд бас худалддаг нь айгуу сонирхолтой санагдсан надад. За тэр нөгөө multi activity дотор энэ swimming ийм хичээл бас ордог. Тэгээд тийм болохоор хүүхдүүдээ бол сүүлдээ солиод хөтөлбөрийн солиод тэгээд сэлэх сонирхолтой хүүхдүүдээ ингээд multi activity хөтөлбөрөөр явуулчихсан. Энэ нас айгу цагаа олсон хүүхдүүдэд манаас айгу хэрэгтэй ийм хичээл болж өгсөн гэж бодоод байгаа. За энд бол зах багш бол бас заавал байх хэрэгтэй. Яг л таунд байгаа юм шиг хажууд нь ингээд бүх хүүхдүүдээ ингээд хараад байж ах хэрэгтэй. Гэхдээ багшийг бол орохыг зөвшөөрдгүү. За free time activity-гаар хүүхдүүдийг аль болох нөгөө бүтээлч байдлыг нь хөгжүүлсэн ийм ажлуудыг хийлээдэг. Жишээлбэл ингээ хог хаядлаар ашиглаад хувцас зохион бүтээх ч юм уу тий. Нас хүүхдүүдэд аягүй сонирхолтой байна. Тий. Хөрхөн юм хийсэн байсан. За манай группээс гаднаас Romania, тэгээд China, Орос, тэгээд чин өөр хаанаас байсан бэ? Ийм улсуудын хүүхдүүд бас байсан. Эднэр хоорондоо нөгөө нэг анги учраас бас тий зарим нь ингээд нэг анги болсон маш найзлах боломжууд айгүй ихтэй. Хоорондоо мэдээж хэрэг ярилцахын тулд англи хэлээр ашиглаж ярина гэсэн. Тэгэхээр хэлний ярианы чадвар бол үнэхээр сайжирсан. Идэх оногт л ерөөсөө. Тэгээ хүүхдүүд чи өөрсдөө яг ингээд нөгөө юм орчинд нь ороод тэгээд хүүхдүүдтэй найзлаад ирэхээр доорхноо сурдаг гэдэг нь ерөөсөө ингээд харагдаж байгаа байхгүй юу? За бид нэр явхдаа энэ нөгөө юм жижигхэн юм Монгол галбаа аваад явсан нь үнэхээр хэрэг болсон шүү. Хэрэг явах жаа бүгд нар маань байгаа бол бас ийм юу аваад яваарай гэж санал болгоё. Тэгээд дээл хувцсны хувьд болохоор бас энгийн тийм ээ зүгээр ингээд дан дээл ч юм уу. Тэгээ юм амар юм компром болсон тийм орчин үеийн биш. Тийм ээ яг Монгол уламжлалыг харуулсан тийм дээлээ сонгоосэй гэж хүсэж байна. За хэдхэн нөгөө багштайгаа бас ахуулах боломж олдоод гялс зураг даруулаад авсан. Хүүхдүүд маань нөгөө хоол нь хичнээн гоё байсан ч ерөөсө шөлтөө хоол байдгүй юм байлээ. Ангилт ялтчихгүй. Сүп бол байхгүй. Тийм учраас нэг за хүүхдүүд маань ихэж магадгүй гэж одоод just in case гэж одоод нэг будаатай шил аваа явсан талын Монголын.
Тэгсэн энэ бүр аминд орсон. Хүүхдэд шүлээ идийгээд тэгээ сүүлд нэг явахын өмнөхөө ингээд хүүхдүүдээ 3 5 10 шүлээ оруулаад нөгөө шүлөө хийж өгөөд тэгээ хөлсөнд гараал тэгэл өрөөнд орцгоосон доо. За тэгээ closing ceremony маань бас их гоё болсон. Тэгээд яг хүүхдүүдийг нэг нэгээр нэрээр нь дуудаал сертификатаа гардуулж өгөөд тийм аль бие усны сайхан үйл ажиллагаа маань ингээд амжилттай дуусч байгаамаа. За ингээд миний ярих зүйл ингээд боллоо. За. За ямар ч байсан бүх юмаа гоё дэлгэрэнгүй харуулж яг сонирхож байгаа хүмүүсээс ингээд цаашаа ч гэсэн юу явах бах хараад бас нэлээд гоё төсөөллийг авах бах. Тэгэхээр ямар ч байсан энэ болгоны гоё сэтгэлтэй бэлдээд түгэж байгаа бас халуун өгчтэй бол баярлаа. За яг хоо эндээс ганц нэг асуултанд бас хариулъя. За яг энэ доор харж байгаа. За явхаас өмнөх үйл явдлыг тайлбарлаач гэд нэг эцэг их бас бичсэн байна. Сонирхож байна гэд. За яг энэ бол одоо бас виз болон эцэг эхийн санхүү ч юм уу нэхэмжлэлт за тиймэрхүү юмнууд байгаа. Тэгэхээр энэ дээр халуун яг товчхондоо ер нь бол ямар шүү зөвлөгөө өгөх вэ? Эцэг эхчүүдтэй дансны үлдэгдэл тийм ээ нөгөө дансандаа хичнээн төгрөг байна гэдэг бас баталгаа болж өгдөг учраас тэр түүхээ айгүй сайн байлгах хэрэгтэй. Тэгвэл ер нь буцаад бол Монголд ирэх юм байна гэдгийг бас харах боломжтой байдаг юм шиг байгаа. Банкны хуулгыг бол айгүй сайн бэлдэж өгөөрэй. 6 сараар банкнаас авах хэрэгтэй шүү. 6 сараар гэхээр нөгөө бүр банкн дээрээ очиод тейлердээ хэлж яагаад англиар зарим банк нь англиар авч өгдөг, зарим нь болохоор байдгүй юм байлээ. Тэр хамаагүй, монголоор ч гэсэн хамаагүй. Англиар авч өгдөг бол сайн байна. Үгүй бол хамаагүй шүү. За. Тэгээд 6 сарын бүр юм одоо дэлгэрэнгүй бол хэрэггүй шүү. Хураангуй байхад л хангалттай. Миний бодлохоор нэг жоохон алдаа гаргацсан нь нөгөө хас банк шууд 3 сараар ингээд өөрт маань ингээд харагдаад гараад ирдэг учраас тэрэндээ найдаад өгсөн чинь тэр маань буурсан. 6 сараар байх хэвээр. Тэр 3 сар ч юм уу тийм бага сараар бол хуулга бити аваарай. Заавал 6 болон түүнээс дээш шүү. Гэхдээ хураангуй гэдгийг сайн анхаараарай. Хураангуй гэдэг нь болохоор яг ингээд сараар ингээд харагдсан юм бэл. Нэг сард хичнээн одоо төгрөг орж ирээд одоо тийм ээ 2 сард хичнээн төгрөг орж ирсэн, 3 сар, 4 сар, 5 сард ингээд 6 сард гээд ингээд бүх одоо нийт дүн гээд ингээд харагдчих хэвээр шүү. Тэ. Тэгээд өөр За визний хувьд бол ер нь бол Английн хувьд бол 6 сарын аяллаа виз бол иймэрхүү хөтөлбөрт бол хэрэгждэг. За тэгээд элчин дээр юу ажилласан байгаа те хүүхдүүд очоод нөгөө хурууныхээ юмнуудаа өгчээсэн те. Ярилцлага гэдэг нь болохоор бүр амар ингээд хүн асуулт асуугаад буцаагаад хариулаад гэж ойлгоо. Тэгээд нөгөө ногоон барилга байдаг штэ яг Силбголын наан гэдэг багшийн дэдий. Тэр барилгын хамгийн дээдлийн давхарт байсан. 9 давхарт байсан санагдаж байна. Юу яана. Ороод хурууныхийг уншуулад тэрийн пассвортаа үлдээх хэвээр нэг тийм юу байдаг. Пассворт маань нөгөө хугацаа нь бас дуусчих вэ? Тэр бүрийгээ бас сайн ажиглаарай. Хугацаа нь дуусгаж байгаа юм байгаа сунгуулаарай. Хурдхан эстгэн шиг энэ нөгөө бичиг баримтын асуудлуудаа шийдчихвэл аюу амар шүү. Тэгээд итгэмжлэлсэн төлөөлөгч газар маань бидний материалыг цааш нь явуулаад тэгээд маш хурдан гардаг. Ер нь бол 14 хоног гэж хэлж байгаа боловч тэгээд 7-оос 10 хоногтой л гараад байсан. Бидний бол маш хурдан гарсан. Гэхдээ бидний хувьд болохоор ингээд бүх том сургуулийн ийм consent letter гэдэгтэй багшаа одоо тийм итгэмжлэх те.
Итгэмжлэл ингээд байгаад тэр сургуулиас урилга нь ирээд тэгээд багштай явна гэдэг ингээд группээрээ ийм хүүхэд гэдэг ингээд чингүүд ерөөсөө багш гарлаа л бол тэгээд дараагийн хүүхдүүд нь дандаа гэж бүгдээрээ л гарчдсан байлээ. Тэрэн дээр бол одоо бүр нэг гэхдээ яг мэдэхгүй л байна л да. Тэр визний одоо ажилтнаа нь яг ямар хүн суугаагаас бас шалтгаалаад байх шиг бас санагдсан. Гэхдээ бүр амар бол нөлөөлдөггүй. Нэгэнт одоо групп бол тийм асуудалгүй гарчдсан байна лээ гэж харсан. За энэ дээр бол яг хоо ер нь бол нөгөө юу яадаг те авч явж байгаа багшийн овог нэр паспортын дугаар хүүхдүүдийн визний бүр яг нөгөө тэмдэглэгээ хэсэгт нь тэмдэглэгдэг те. Тэ. Одоо виз гарлаа хүүхдийн визийг ингээд авангууд доор нь ингээд энэ виз халиуна гамболд гэдэг хүнтэй хамт тийм ээ хүчинтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр надгүйгээр угаасаа энэ хүүхэд явах юмарч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би ерөөсөө 100% энэ хүүхдийг одоо хариуцж дааж гинаа л гэсэн үг. За эцэгчүүдийн хувьд бол зөвлөгөө өгөхөд бол ер нь бол яг итгэмжлэх, за санхүүгийн хураангуй, за тэгээд яг одоо нисэгт нь бид нар юу байсан те цагдаагийн хилээр явах зөвшөөрөл бас авдаг те. Зөвшөөрөл авахд бол бас тийм амар хэцүү биш. Багш нар маань өөрсдөө яг энэ виз гарсан хүүхдүүдийнхаа нэрийг манай Кенза багш бас мэдж байгаа хаа. Тухайн үед бас нэг бичиг хэлгэж авч ирсэн те. Тэгээ цагдаагийн газрын ингээд дээрээ ингээд хаягтайгаа. Тэр бол ерөөсөө хэдхэн минутын л ажилласан болсон баха баг айгу хурдан гарсан. За ер нь юу юм бэ нөө? За хөтөлбөрийг бол одоо зөвхөн дундуур нь яг хэлэхэд бол өнгөрсөн жилийн яг одоо санал болгож байгаа үн бол хэвээрээ байгаа. Манай эцэгчүүд за үдж байгаа багш нар хүүхдүүдийн хувьд бол одоо нийт 2060 паунд байгаа. За тэгээд ерөнхийдөө Англид бол энэ boarding school 14 хоногийн хөтөлбөр бол харьцангуй юм стандарт болцсон байдаг. За тэгээд хамгийн гол нь яг кампустай за халуун агшийн төрөний хэлдгээр бас юм аюулгүй яг кампустай юм харуул хамгаалттай за ийм зүйлүүд дээр байдаг. Тэгээд хамгийн гоё санагдсан юм нь юу те ерөөсөө нөгөө хүүхдүүд уцтайгаа зууралдаад байх зав байхгүй те. Тий. Ерөөсөө зав гарахгүй дээ. Хүүхдүүд сүулдэ бүр ядраад. Тэгээд нөгөө активитийн тэгээд эрүүл агаарт яг л ингээл цусланд байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээл өөрөө ирэхгүй ядардаг юм шиг байгаа. Тэгэл бид нар чинь нөгөө яг хариуцж яваа хүмүүсийн хувьд гоё хөтөлбөрүүдээ ингээд амттаад өөрсдөө гоё дотор нь ороосоо гэж хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол ерөөсөө за манайхан босоорой одоо тэдэн цагаас тийм юмтай шүү одоо энгийн шүү бүгдээрээ сайн оролцоорой бла бла ерөөсөө багш нарын хувьд бол ерөөсөө хүүхдүүдээ сайхан араас нь түлхэж өгөөл тий багш нарт хэрвээ тэр бүүтам сургуулийн багш нарт ямар нэгэн санал гомдол ч юм уу тий ирэх юм бол бид нар бол дотроо ингээл асуудлаа шийдээл ясгаас яадаг гэсэн зарим нэг хүүхдүүд хоцорч юм ч юм уу тиймэрхүү асуудал гаргалаа гэхэд бид нар яг халуун дээр нь очиод за одоо яваарай тий за одоо ороорой гэдэг ийм ажлуудыг бол хийх бол угаасаа ойлгомжтой. Тэгээд биднэрт бол харин ч гайгүй бүр бараг бид нар юм хийхгүй байгаа даа штэ тий хичээл заахгүй байгаа. Хүүхдүүдэд ямар нэгэн ингэдэг гэж тийм зааварчилгаагаа өгчөөл ерөнхийдөө л бараг л амарч байгаад ирж байгаа байхгүй юу. Би бол ерөөсөө хичээлээ бодохгүй нөгөө байнга л одоо бид нар чинь мэдж байгаа улсын сургуулийн багш нар чинь мэдчихэл байгаа. Тэгээд уус хувийн гэлтэхгүй бүгдээрээ л адилхан дөө. Тэгэл хичээл ном маргааш яах вүлээ нөөдөр яах вүлээ гэж бодохгүй ингээ сайхан амарч байгаа нь бүр үнэхээр гоё байсан. Тэгээд нөгөө багш нарыг заавал нэг юм тамрагдгээл тий нэг ингээл нэг хичээлд заавал оруулаад ихгүй байгаа нь бүр үнэхээр гоё байсан. Тэгээд багш нар ерөөсөө чөлөөт цагаараа хүүхдүүдээ 9 цагт хичээлүүд рүү н оруулчаал тэгээд өдөр 13 цаг хүртэл 12 цаг хүртэл 9-өөс 12 цаг гэж 3 цаг байгаа байхгүй юу. Тэгэл Йоркоор сайхан аялж байгаа юм л да. Тэгэл буцаж ирээл хүүхдүүдээ гоё хөө гээл те. Иймэрхүү зохицуултуудыг бас хийж. За 1-2 өний асуултанд би бас энэ дээр хариулъя. За төлбөр хэдвэ нийт хэдэн төгрөг хэрэгтэй байдаг вэ гэж. За ингэ чинь
ерөнхийдөө удирдах багш болон 10 хүүхдийн хувьд бол яг 11 үлээ. Ер нь бол онгоц бол харьцангуй сонголттой. За Франкфуртын Miat Франкфуртын хамтарсан Lufthansa-гийн нислэг байж болно, Turkish Airlines-ийн нислэг байж болно. За тэр гаргалгаануудыг бол одоо групп аль эртхэн визэнд ороход шалтгаалаад гардаг. За тэгтээ 7 сарын сүүлээр бол ерөнхийдөө манай монголчуудын хувьд бол нислэгний үнэг ойролцоогоор жоохон өсдөг. За нэг 5 сая орчим бол байдаг шүү. За тэгээд нийт хөтөлбөр маань 2060 паунд байгаа. Тэгтээ Монголд байгаа бусад англи хөтөлбөрүүдээс бол энэ бол хамгийн доод үн байгаад байгаа. Тэгтээ яг ингээд ерөнхийдөө ханшуул нэг 100 жоохон дээшээ нисчдэг. За өнгөрсөн жил баг 5000 хүрсэн баг. Тэгэхээр нийт ер нь гаргаж байгаа зардал хийц юмтайгаа бол одоо хүүхдүүдэд бол нэг 14-өөс 15 сая төгрөг орчим болж байгаа шүү. За энэ дээр зүгээр яг хөө мэдээж аливаа юм мөнгө юу хэрэгтэй. Эндээс халууны огшоос хоёр зүйл асууя. Зүгээр хүүхдүүд дамжин нислэгээр цаашаага яваад за хөтөлбөрүүдэд оролцоод сүмнэр дэлгүүрч гэдэг юм уу. Ер нь энэ хүүхдийн карманы мөнгөний тал дээр яг дагуулж явсан үед ямар одоо баримжаа байгаа вэ? Хүүхдүүд их мөнгө зарцуулах шаардлагатай байдаг юм байна уу? Дамжин нислэгүүд дээр одоо тийм нэмж юм худалдаж авч идэх ч гэдэг юм уу. Ийм юмуд бас байдаг юм байна уу? Байлгүй яах вэ? Тэгэхээр нөгөө Франкфуртаар бид нар ниссэн. Тэгээ Франкфуртад очиод яг нөгөө терминалд ч айгүй үнэтэйштэй юмнууд. Тэгэл анхудаага л ер нь хүүхдүүд маань нөгөө еврогоор, паундаар ингээд төлбөрийн тооцоо хийж байгаа байхгүй. Тэгээ нөгөө Монгол руугаа айгүй үржүүлж бодоод яа багш энэ кола бид нар 2500-аар авдаг байсан чи энд бараг 10 эдэн мянга болоод энэ бараг 20 мянгаар аваад уучлаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг уу Европ руу явах юм бол угаасаа л тийм байдаг юм байна гэдгийг бол ойлгосон. Тийм учраас монголчууд их ер нь Азийн орнуудаар аялах дуртай хэдийн байлээ шүү дээ. Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү ойлголтыг эцэгчүүдэд өгсөн байсан учраас тэгээ манай эцэгчүүд айгүйх ойлгоод ер нь бол угаасаа л ийм байдаг. Яваад өссөн хүмүүс ч байсан болохоор нэг амар шоконд ороод бүр амар тийгээгүй. Гэхдээ хүүхдүүдээс ингээд нэг хальт сонсох нэ 2 саяар юм авлаа, 3 саяар юм авлаа гэж бол сонсогдоод байсан. Тий. Гэтэ тэр бол мэдээж ирээд тэр эцэг их хүүхдээ хэр эрхлүүлж гин те хитэн төгрөг зарцуулах уу, юу авах уу, юу авахгүй вэ гэдэг юм лимит өгж гин үү, өгөхгүй байх уу гэдгээс шалтгаална шүү дээ. Тэгээ зарим эхчүүд бол эцэг эхчүүд бол лимит тогтоогоод яг өдөрт хитэн төгрөг гэдэг ч юм уу иймэрхүү юм бол тавьсан гэж бол хэлж ийсэн. Гэтэ ингээд мэдээж хэрэг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй хийдимий одоо өөрсөн юм бол байхгүй. Яг л тэгэл за хүүхд маань өөрөө мэдгээ багшаа тэгээд би бол бас санаа зовоод хэлнэ штэ. За хүүхдүүд маань юм чихэр жимсээ хидээд байна. Тийм кофе их авч уугаад байна. Энийг ингээд болиулмаар байна гэд эцэгчүүдтэйгээ ярилцаал шууд тийм шүү багшаа болоорой гэж хэлээрээ тийм лимиттэй шүү. Наад хүүхд чинь чихэртэй шүү ч юм аа. Бас бид нар нөгөө явахаасаа өмнө нөгөө судалгаа аваад хүүхд маань ямар нэгэн хоолнд юм уу тий нөгөө зүйлээс нэг харшилдаггүй гэж асуусан маань бас их нөлөөлсөн. Тэгэхээр нөгөө яг харшилдаг бол тийм төрлийн хоолыг энэ жишээлбэл сургуулиас өгөхгүй байхгүй тэр хүүхдэд. Тэгэхээр илүү нөгөө эрүүл мэндэд бас их анхаарч байна гэдэг нь харагдаж байгаа бах тий. Тэгээ дээрэс нь багш нас ингээд их ундаа уухгүй, за ямар ч энержи дринк авахгүй гэдэг ч юм уу тий. Ерөөсөө ингээд дотроо бас тэр зохион байгуулалтаа хийчих хэрэгтэй. Анханасаа ингээд эдгээр чинь нөгөө нэг миний хүүхдүүд бүр айл 6 дугаар ангиас нь хойш явчихсан хүүхдүүд минь учраас ерөөсөө гарт минь орсон байгаа байхгүй юу. Багш юу гэж хэлнэ үү? Ямар ч тийм зүрх юм байхгүй. Ерөөсөө заавал за үгүй бол үгүй. Тэгэхээр ингээд за тийм авч уухгүй шүү гэхээр хүүхдүүд маань окей гэж уухаа болчдөг ч юм уу тий. Иймэрхүү асуудлууд байсан болохоор дээрээс нь багш эцэгчүүд манаас айгүйх дэмжижсэн болохоор миний хувьд бол бүр айгүй сайхан сэтгэл амар яваад ирсэн. Ер нь яг нөгөө мэргэжлийн англи хэлний багш хүний хувьд бол халуун агшууд ер нь яг энэ яг сургуульд байхдаа, дунд сургуульд байхдаа, ахлах ангид байхдаа ер нь яг энэ гадагшаа явах нь хэр оновчтой гэж бодож байна. Дээрээс нь ер нь зүгээр яагаад бид нар яг энэ английн хөтөлбөрт эцэг эхчүүд гэр бүлүүд дундаж гэр бүлүүд те
15 16 сая төгрөг зарцуулах хэрэгтэй ба энэний үнц нь бас юунд байна те явж ирсэн хүүхдүүдээс ажиглаж яхад ер нь бол явж ирсний дараах хүүхдүүдийн байдал за 14 хоног ингээд хамт өрөөрөө хуваагдаж байрлаж байгаа ч гэсэн ер нь хүүхдүүдийн нөгөө соёл суурах за тэгээд цаг барих ч гэдэг юм ингээд ер нь тийм нэг англи яг бичлж очсны яг одоо үр шин те давуу талыг мэргэжлийн яг багш хүний чи яг юу гэж дүгнэх вэ? Яг хөө бэлдээгөө ингээд шуудхан асууж уучлаарай. Ер нь л яг хүмүүс бол эцэгчүүд бас бодох бах те яагаад би ингээд энэ мөнгийг зарцуулах хэрэгтэй бай те хүүхдийн төлөө. Тэгэхээр энэ дээр яг юу гэж бодож ирсэн бэ? За миний хувьд болохоор хүүхдүүдтэйгээ бүр 6 дугаар ангиас нь хойш заасан гэсэн дээ тий. Тэгэхээр ингээд би яг тасралтгүй 5 жил 6 жил заасан байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дундуур нь бол сургуулийн янз бүрийн хөтөлбөрөөр хүүхдүүд явж илсэн л да. Япон руу ч Хятад руу ч гээл тий ингээд ийм зүгээр ингээд сургууль хичээлтэй холбогдолтой зүгээр амрахтай холбогдолтой юм өөр аяллууд аягүй хийж лээсэн л да. Тэгээд ер нь бол Европ руу явах анхны аялал байсан нэгдүгээр. Тийм учраас бас аягүй гоё шинэлэг байсан бах. Эцэгчүүд маань ч гэсэндээ ер нь яг хүлээж исэн юм шиг хүлээж авсан. За ёстой гоё боломж гарч ирлээ. Одоо яах вэ? Гэ тий. Одоо яах вэ багшаа? Одоо би яах вэ? Юу хэрэглэх вэ? Яах вэ? Эхний төрөг болох бол яах вэ? Та хамаагүй шүү. Бид нар бол та дэмжин шүү. Гоё боломж гарч ирлээ гэд ингээд тэгжсэн. Тэгээ би бас түрүүнд дурдсан да ингээд анх ингээд зүгээр л англи руу ингээд 14 хоног явнаа, багш нь авч явнаа ингээд явах уу гэдгсэн чинь л ерөөсөн ингээд нэг доор 8 хүүхэд ингээд би явна гэж ороод ирсэн байхгүй. За эдгээр ингэж байгаа л болж байгаа төө нэг багшаа би боломжгүй болчлаа ч юм уу тий. Тэрх байх гэж бодсон чи ерөөсөө тэгээгүй бүр ингээд яг явсаар хагаад ингээд яг эцэст нь ингээд хөрцсөн тий. Яасан ингээд гайхчихсан байхгүй юу энэ ч тийм ийм хурдан яста яг цагаа олсон л ажил янда гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд ягаад бас тэгж бодсон бэ гэхлээр 10 дугаар анги болчихсон, ахлах анги болчихсон. За одоо ингээд дараагийнхаа ирээдүйн мэргэжлийг сонгох гэж байгаа хүүхдүүд байгаа дээ штэ. Цаашаа хаашаа явах уу тий? Америк суралцах уу, англи суралцах уу? Яах угаа одоо өстэй шийдэх дээрээ тулчсан байгаа энэ үед бол өстэй эцэгчүүд бол бүр багшийнхаа амыг хараад байж байгаа байхгүй юу. Тий одоо багш хаашаа гинөө хамаагүй гэдэг бүр тийм бэлэн. Тэгээд англи руу ингээд ийм боломж байна гэдгсэн өстэй. Нэг найз нь нөгөөдөө хийлээл нөгөө найз нь нэгэндээ гээл ерөөсөө ингээд айгүй хурдан ингээд нэг мэдсэн чинь ингээд нэм хамаатны хүүхдүүд тий ингээд бие бинийгээ таньдаг найзуудын хүүхдүүд энэ төр явцсан байгаа байхгүй ингээд бид нар ингээд танилцаад ингээд хинбэ гэх ингээд мэдэлцээд эхэлсэн. Тийм байсан. Тэгээд эцэгчүүд маань аюух нөлөөлд юм билээ бас энэ зүйлд. Мэдээж хэрэг хүүхдийн боловсролд нөлөөлнө гэдэг утгаараа яг тэр орчинд нь очино гэдэг утгаараа энэ бол үнэхээр гоё хөтөлбөр. Тэгээд бусад өөр сургалтын яг ийм хөтөлбөрүүдтэй би харьцуулсан. Харьцуулсныгаа бас кензагшиж хэлжсэн. Өөр яг ингэдэг ийм хөтөлбөр ийм 7 хоногийн 14 хоногийн 21 хоногийн хөтөлбөрүүд байна гэж хэлжсэн ч яг ингээ яалтчгүй манайх хамгийн хямдан байсан. Яалтчгүй манайх хамгийн солонгорсон олон хөтөлбөртэй тий excursion аялалтай за тэгээд English lesson байна тэгээд activity-нууд байна гэдэг ингээд маш олон төрлийн ингээд хүүхдүүдийг хөгжүүлсэн хүүхдүүдийн нүдийг нээсэн тий ийм ажлууд байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд би ингээ өөрөө айгүй ихтэй болчих жоох байхгүй юу. Манай хөтөлбөр хамгийн хямдан наа. Энэ одоо хөтөлбөр ийм байхад манайх ийм байна гэдгийг ингээ харуулж байгаа байхгүй юу. Тэгээд бид нэр бас очиод өөртөө ч гэсэндээ ийм аялал хиймээр байна гэдэг ингээд нэг өдрийг багш нартайгаа ингээ хүүхдүүд хийгээд явчихж байгаа сте тий. Тэгэхээр ингээд айгүй гоё их чөлөөтэй байна тий. Гэх мэтчлэн ингээд гоё ийм солонгорсон өнгөлөг тийм хөтөлбөрт ингээд хамруулад ингээ явж байгаад багш нь ч гэсэн айгүй өөртөө ихтэй байсан. Тэгээд бидний буцаад ирэхэд бол эцэгчүүд бүр 100% сэтгэл хангалуун байсан.
Тийм тэр хүмүүсийн хідэн төрөг үрсэн нэг тийм чухал биш. Миний хүүхэд юм үзээд, юм сураад тэн дотор тэр орчинд нь байгаад ирсэн гэдэг л тэр хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл нь байж гэд би харж исэн байхгүй юу. Дараа нь ингээд зураг оруулаад ер нь дараа нь ч гэлтэхгүй ингээд зураг оруулаад инглээд хэлээгээд би чинь бас айгүй нөгөө Facebook дээр актив байт юм чинь. Тэнгүүд л ингээд эцэгчүүдтэй баярлаа, гоё юм аа, баярлаа багштай. Тэгээ ийм гоё боломжийг олгож жагаад баярлалаа гэд ингээд би өөрөө нэг амар сүртэй мийгээгүй ч гэсэн ингээд тэр талархал нь үнэхээр за би нэрээ бас зориг гаргаад явсан юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Энд чинь бас анхудаага учраас нэлээд зориг шаардсан. Тэгээ хүмүүс бол зориг мориг гэдэг багтаа яадгийн тийм юм шаардлагагүй гэж бодож исэн ч хүмүүс байдаг. Байгаа. Гэтэл яг үүндээ бол айгүйх зориг шаарддаг шүү. 10 хүүхдийг ингээ амь нас эрүүл мэнд бүх юмыг нь хариуцаад ингээд явна гэдэг чинь тийм амар юм биш. Дээрээс нь ингээл визэн доорно, визэн гарна, ерөөсө бүх юм дээр миний нэр тэр хүүхдүүд дээр явж байгаа байхгүй юу. Тэгээл дээрээс нь очоод яах уу, яаж очих уу, тэндээ яаж байх уу, тэгээд яаж ирэх үү гэх ингээл бүх л ерөөсө би 50 байгаагүй. Нэг сараас хойш ерөөсөө ингээл байнгын бодоостой төлөвлөөстэй яах уу хийх үү гэл тэгэл за нэг виз гараад нэг арай гайгүй болсон. Арай тавшраад тэгээд за одоо явахаар болчлоо. Тийзээ захиалаад бас нэг арай гайгүй болсон. Тэгээ очоод арай гайгүй болоо л гэл ерөөсөө ингээд байнгын актив байгаад байсан. Тэгээд ирээд л яг үүндээ зүгээр сайхан амарсан. Тэрнээс өмнө бол дандаа бодоод айгүй тийм байдлаа явсан юм. Гэтэл надад аюухгүй дурсамжуулдээсэн. Дээрээс нь би өөрөө бас их хөгцсөн. Тийм одоо Англид очно гэдэг чинь энэ хүний очиод байдаг газар яг үндэ биш байгаа хгүй. Визний хүртэл тийм амар гардаггүй юм байгаа хгүй юу. Тэгээ аюу олон хүмүүсээс ер нь сонсч ирсэн. Английн виз ер нь хатуу гэдэг. Тэгэл тэрийг сонсчаал за яана гэд бодсон ч гэсэндээ за одоо тэгэл дүүрсэн гэл ерөөсөө тэгэл улаан надад галзуу зүтгэсэн гэх юм уу. Ямар тач бууж өгөөгүй. Тэгээ бууж өгөх шахсан. Тэгтээ бууж өгөөгүй дуусгасан. Тэгээд тэрэн дээр бас Кензо агш маань араасыг түлхэж өгсөн. Тэгээгүй бол би бараг л за болио гэд тэгжсэн удаа бас байгаа тий. Тэгээ ер нь бол энэ хөтөлбөр бол яалтчгүй үнэхээр гоё хөтөлбөр. Тэрийг бол ерөөсөө хангалттай гэж бол хэлнэ. Тэгээ бидний зарцуулаад байгаа одоо энэ мөнгө бол яг үнэндээ ирээдүйн тэр хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт учраас дараа нь бол үнэндээ ингээд нэг тийм чухал биш. Тийм байна. Эцэгчүүдээ багш нараа. За ямар ч байсан цаг маань бол өгсөн байна. За тэгээд ямар ч байсан бид хоёртай баг цаг гаруй хамт байсан хүмүүс. За дараа нь бас ерөөхдөө нөхөд үзээд ингэж яачих. Асуултууд байвал асуугаад явж болно шүү. За ямар ч байсан багш нар маань бол албаасаар үргэлж бол одоо бас хүүхдүүдийнхээ төлөө буянтай сайхан ажлуудыг хийдгээ. Тэгээд одоо дараа нь хэд дахин бас үржигдэж олон багшийн олон сайхан гаргасан бүх зүйлүүд бол сайн сайхнаар эргэж ирэх баха. Тэгээд эцэгчүүд явж гисэн бас тодорхой хэмжээнд мэдхгүйгээсээ болоод хаа нэг газар танихгүй газар зуучлалын өндөр мөнгө төлөх эсвэл одоо мэдгүй газар хэтэрхий их хүүхдэд аюулгүй гэд мэдгүй олон одоо газрууд хандхаас илүү юу байгаарай. Манай албаасны холбооны яг одоо British Council-аас бол идэвхжлэгдсэн байгаа. Тэгээд энэний дамжуулан мэргэжлийн багш нараар удирдуулаад яваарай. За 3 сарын ерөнхийдөө 21 хүртэл болоод яг одоо 26 оны энэ зун явах 3 квот группийг яг одоо бүртгэл яг өнөөдөр явж байна. Тэгээд энэ талаар ямар ч байсан уцаар холбогдоод мэдээлэл аваарай. За халуун агштай ямар ч байсан гаргасан цаг хугацаа. За тэгээд энэ болгоныг бас одоо эргэж тойрох хүүхдүүдийг бас ирсний дараа яг л одоо багшийн яг хийж гүйцэтгэдэг энэ сайхан ажлыг за мөн зааж сургаж байгаа англи хэл болон соёлыг нь албаасны яг унган хатан хааны хаант улсын ямар ч улс руу амжилтаа аваад яваад ирсэн. Тэгээд ямар тааж энэ бол маш том хариуцлагатай ажил. Гэхдээ
шамнараа дагуулж яваад маш гоё дурсамж түүхийг бүтээн гэдэг бол хүүхдүүдийн хувьд 1-2 жилийн дараа төгсөөд өөрсдийнх нь амьдралд нь төдий ч нэ одоо тэтгэлэг болон бусад орнууд руу зорчиход бол бас их нөмөр нөөлөг болохоор ийм сайхан түүх бийз. За тэгээд энэ сургалтыг бүтээж. За тэгээд гэрчлэгээ юм дээр нь бол бас гоё гэрчлэл авсан зургнууд байсан. Энэ дээр нь ерөнхийдөө хүүхд болгоны хэлний төвшин юмнууд бичигдсэн байсан уу? Тий. Анх ямар байсан? Тэгээд дуусахад ямар болсон? Тий. Юун дээр анхаарах хэрэгтэй байсан? Ерөөсөө яг л нөгөө IELTS дээр тэдэн оноо авлаа гэхэд тэр оноотой холбоотой юм нөгөө explanation байдаг шүү дээ, тий. За энэ хүүхэд ийм хэмжээний байна. Энэ хэмжээнд одоо илүү сайжруулахын тулд ийм хийх ёстой ч гэдэг юм уу, тий. Багш нарын яг өөрсдийнх нь комментууд нь ард нь ингээ бичээтэй байдаг аль биесээр. Тэгээд ер нь бол хүүхдүүд маань өмнөхөөсөө илүү сайжирсан. Ялангуяа яг ярианы одоо тал дээр бол асуудалгүй. Нөгөө яг багштайгаа тэгээд тэн суралцж байгаа гадаад хүүхдүүдтэйгээ харилцаад явж байгаа учраас зөвхөн excursion аялалд л бид нэр баг болж монголоор нэгдэж байгаа болохоос бусад газар бол айгүй тарсан, бодорсон юм өөрөөр багт хуваарлагдсан байдалтай явсан. За тэгээ өнөөдрийн ямар ч ясан зочноор аль биесээр манай англи багш халиуна оролцлоо. За тэгээд ямар ч ясан 25 оны хувьд бол маш өгөөжтэй томоохон хөтөлбөрт явсан ийм жил боллоо. Тэгээд дараагийнх нь ажилд ямар ч ясан халиуна амжилт хүсье. За өнөөдөр лайв дээр үзсэн, дэмжсэн, асуулт асуусан, за хариултаа авсан эцэгчүүд болон багш нар хүүхдүүдэд ямар ч байсан баярлалаа. За тэгээд дараагийнхаа мэдээлэл дараагийнхаа зүйлүүдээр холбоо барьж уулзцгаая. За тэгээд бүгдээрээ баяр таа. Баяр таа.